За дараагийнх нь complete the text. Эхийг дүүрэг below доодох with these words. Нүгнүүдээр эхийг дүүрэг in the box хайрцагт. За аварцгай floods үер. Flooding has returned. Үерлэлт эргэн ирсэн. За flood гэвэл үер, flooding гэвэл үерлэлт гэд үерлэх гэдэг үгийг бид нар ing залгаад үерлэлт гэсэн нэр үг болгоо хувиргацсан буюу жирүүн дүүлэг гэж нэрлэдэг да. Яг үйл үгших хэрнээ нэр үгийн шин чанартай орж ирдэг. Returned дахижин, давтжин. To тэрэн рүү энэ рүү. Parts of the southwest after the equivalent of months. Parts хэсгүүдэд south өмнөд west гэвэл баруун. Баруун өмнөд хэсгүүдэд үерлэлт дахлаа. After дараа. Юуны дараа ингэвэл the equivalent of a months сад хідэн сарын юутай тэнцүү асуудтай. Fell орсон in дотор just 48 hours 48 цагийн дотор буюу энэ дээр бид нар rainfall байх нэ. Тэгэхээр нэг сар орох rainfall их бороо, аадар бороог ингэж хэлдэг. Аадар бороо ердөө 48 цагийн дотор орсны дараа баруун өмнөд хэсэгт үерлэлт дахин боллоо. In parts of Avon, Avon-ы газар нутагт хэсэгт one of the most хамгийн их нэг тийм areas газар байна. За энэ дээр бол бид нар affected нөлөөлсөн асуудтай. Нөлөө нь хамгийн их өртсөн гэж байгаа юм шиг. Тэгэхээр тэр бол Avon-ы part хэсэг, Avon-ы хэсэг газрууд бол тэр тухайн газрын нөлөө нь хамгийн их автсан газруудын нэг юм аа. Soldiers have been called in. Цэргүүд дуудагдсан. To help энэ туслахаар evacuate нүүлгэн шилжүүлнэ. За энэ дээр бид нар шинэ үг орж ирж байна. Homes гэрүүдийг нүүлгэн шилжүүлнэ. Which тэр нь энэ нь буюу ямар гэр юм бэ тодруулж орж ирж байна. Are waist deep in water. Waist бэлхүүс deep гүн. Бэлхүүсний дайтай усан доторх гэрүүдийг нүүлгэн шилжүүлэхэд цэргүүд дуудагдсан. 30 children had to be 30 хүүхэд тэгэх ингэх шаардлагатай болсон. Хадын араас түү ороод ирвэл тгийх ингэх шаардлагатай болсон. Be тэгин ингэн rescued аврагдах шаардлагатай болсон. From a school bus сургуулийн автобуснаас аврагдана. After дараа яасны дараа вэ гэвэл they were stranded тэд нэр гацах, боогдох. Гацсны дараа сургуулийн автобуснаас аврагдах хэрэгтэй болсон. Юунд гацсан бэ? In flood water үерийн усанд near Bristol Bristol-ийн ойролцоо. Many roads олон замууд in the country орон нутгийн олон замууд are байна. Passable дамжих боломжгүй. Эндээс бид нар бас энэ тэмдэг нэр гэж хараа сонгож болох нь. Impassable дамжих боломжгүй. За бид нар pass гэж хэлдэг те дамжуул. За тэгвэл тэрний тэмдэг нэр impassable дамжуулах боломжгүй байх нь. За үргэлжлүүлье. Weather forecasters цаг агаарын мэдээ дамжуулагч нар нь have also issued бас л анхааруулад байна. 25 flood 25 үерийн warnings анхааруулгыг мэдээлсэн байна. За өөрөөр бид нар 25 гэдгээс нь олон тоотой нэг үг гэж сонгоод дүрийг сонгож болох нь байна. In other parts of the West England хаанах юм бэ гэвэл Английн баруун хэсгийн бусад хэсэг дэх 25 үерийн warning анхааруулгыг мэдээлсэн байна. More rain илүү их бороо is expected хүлээгдэж байна tonight өнөө орой. За ингээд бид нар 2025 оны эслийн ерөнхий шалгалтын англи хэлний хувилбарыг хамтдаа ажиллаж дуусгалаа. Энэ хүртэл хичээлээ үзсэн та бүхэндээ баяр хүргье. Ээжт нь амжилт хүсье.